Музейн боловсролын хөтөлбөр. Занозрын нэрэмжит дүрслэх урлагийн музейн соёл урлагаар дамжуулан олон нийтэд зориулан урлагийн боловсрол олгох, бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх, соёлын өвийг хайрлан хамгаалах, үзэл суулгах, Монгол орчуудын бүтээсэн дүрслэх урлагийн гайхамшигт бүтээлүүдийг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор боловсролын хөтөлбөрийг анх 2013 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай музейн нийт 9 боловсролын хөтөлбөрийг үзэгчдийн чөлөөт цагт тохируулан олон нийт тусгай хэрэгцээд иргэд хүүхэд залуучуудад зориулан хэрэгжүүлж байгаа билээ. Нэг боловсролын хөтөлбөр нь 40-60 минутын турш явагддаг бөгөөд 6-аас 12, 13-аас 18, 18-аас дээш нас гэсэн ангиллаар явагдаж байна. 1. Хайрцагтай музей. Занозрын нэрэмжит дүрслэх урлагийн музейн нэн эртний үеэс эхлэн 20 дугаар зууны ихэнх үе хүртэлх үзмэрийг 10 танхимд 8 сэдвийн хүрээнд дэлгэн үзүүлдэг. Тэдгээр танхимудаас онцгой үзмрүүдийг сонгон жижиг хэмжээтэйгээр дуурайлган бүтээсэн үзмрүүдэд танилцуулна. Тус хөтөлбөрөөр Монголын дүрслэх урлагийн гайхамшигт өв санг музей төдийлөн ирэх боломжгүй алслагдсан дүүрэгт орших, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд болон хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээд иргэдэд танин мэдүүлэх, өөрсдөө барьж, мэдэрч, үзэх боломжийг олгодог нүүдлийн музейн аялал юм. 2. Монголын нэг өдөр. 19-р зуунаас 20-р зууны үеийн Монголын дүрслэх урлагийн нэр төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарвын Монголын нэг өдөр хэмээх хоцхон үнэт бүтээлд дүрслэгдсэн монголчуудын өдөр тутмын амьдралын хэм маяг, ёс заншил, аж байдал, ахуй орчин, ертөнцийг үзэх үзлийн талаар мэдлэг, мэдээлэл олгох бөгөөд тухайн зургийн зарим хэсгүүдээс сонгон зурж бодох боломжтой. 3. Барлах урлаг. Монгол орчуудын оюун ухаан бэлэг авьяасаар бүтсэн 17 дугаар зуунаас хойш монголчуудын бичиг үсгийн боловсрол, ном судрын өв уламжлалын нэг хэсэг, модон бар урлал болон зураасан зургийн өв соёлыг танилцуулах болно. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд тусгаалan бэлдсэн төрөл бүрийн дүрслэл бүхий модон бараар хэвлэх аргыг заалгаж, хэвлсэн дардас бүхий бүтээлээ өөртөө дурсгал болгон үлдээн. Дардас болгоны бэлэгдэл утга учирын талаар мэдэж авна. 4. Бяцхан археологч. Олдвор дурсгал бүхэн нь тухайн бүтээгдсэн түүхэн цаг үеийн хүн ардын соёл, боловсрол, шашин шүтлэг, зан үйл, зан заншил, аж байдал, амьдралын хэм маяг зэргийг илэрхийлж чаддаг. Иймээс тухайн олдврын мөн чанарыг алдагдуулахгүй байхын тулд соёлын өвтөх хэрхэн зөв харьцаж, хайрлан хамгаалах, цаашид хадгалж хамгаалах, сэргээн засах талаар ерөнхий ойлголтыг олгоно. Энэхүү хөтөлбөрөөр хүүхдүүд археологийн малтлаг хэрхэн хийгддэг, олдсон олдвор яаж музейн үзмэр болдог тухай мэдлэгтэй болж, нууцлаг зүйлээр дүүрэн археологчийн ажлыг өөрөө хийж гүйцэтгэв. 5. Соёмб. Монгол улсын бүрэн эрхт байдлын бэлэгдэл бол соёмб тэмдэг билээ. Соёмб үсгийг хэдэн онд зохиосон бэ? Түүний бэлэгдэлд утга учир нь юу вэ гэх мэт асуултын хариултыг тус хөтөлбөрт хамрагдсанаар мэдэж явах боломжтой. 6. Төрийн 7 эрдэнэ. Монгол улсад бурхан шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор төрийн 7 эрдэнэ хэмээх бэлэгдэл бий болсон. Эдгээр нь жанжин, хатан, дүшмэл, хүрд, морь, чандман, заан гэсэн дүрс бэлэгдлийн утга учирын талаар мэдэж авах төдийгүй музейн үзмэр үзүүлэлгээс төрийн 7 эрдэнэ орсон үзмэрийг олох, ямар эрдэнэ дүрслэгдсэн байгааг таних, тайлбарлах, уг эрдэнийг хэрхэн бүтээлтэй шингэн уралсан талаар урлагийн мэдлэг мэдээлэлтэй болно. 7. Мотролагаар өөрийгөө илэрхийлэх. Музейн үзмрийн нэлээдгүй хувийг эзлэх шашны холбогдлолтой дүрслэлийг ойлгомжтой, энгийн байдлаар танин мэдүүлнэ. Мөн буддийн шашны урлагаар дамжуулан өөрийгөө хэрхэн илэрхийлэх боломжийг олгох төдийгүй буддийн шашны урлагдах түгээмэл 10 мотролог, гарын хөдөлгөөнөөс суралцсан утга бэлэгдлийг мэдэж авна. 8. Бяцхан урлаг судлаач. Урлаг судлаач бол бүтээлийг тайлан уншиж, мэдэрч, түүний далд санааг үзэгчдэд дамжуулан хүргэгч юм. Тус хөтөлбөрөөр сурагчид бяцхан урлаг судлаачийн үүрэг гүйцэтгэв. Ингэхдээ 8 танхимын онцлог бүтээлүүдтэй танилцж,
судалж, задлан шинжлэх төдийгүй өөрсдийн бяцхан гараараа бүтээж, хайчилж, нааж, ойж, зурж, будаж, гайхамшигт бүтээлийг урлаж, өөртөө дурсгал болгон үлдээх юм. 9. Enjoy and drive. Агва уран зураач. Уран зураг сонирхдог зураг зурхийг хүссэн ч яаж эхлүүлэхээ мэдэхгүй байгаа үзэгч та бүхэн мэргэжлийн зураачаар удирдуулан өөрийн хүссэн зургаа зурж, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхдөдөө сонирхолтой, үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөхийг хүсвэл агуу уран зураач боловсролын хөтөлбөрт хамрагдаарай. Уг боловсролын хөтөлбөр нь 6-аас 18 нас, насанд хүрэгчд гэсэн 2 насны ангиллаар явагдаж байна. Иймээс бид 9 боловсролын хөтөлбөрийг маш сонирхолтойгоор хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхнийг Монголын дүрслэх урлагийн гайхамшигт өв соёлтой танилцсан албанд ангамт олон найз нөхөд гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй, онцгой, дурсамж дүүрэн өнгөрүүлж шинийг сурч мэдхийг хүсвэл зан узрын нэрмжит дүрслэх урлагийн музейн боловсролын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Бидэнтэй холбогдох утас 1132 39 86 1132 39 86 хаяг Чингэлтэй дүүрэг жуулчны гудамж барилгачдын талбай.